Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн хэнд мэдээллийн хураангуйг хүргэнэ. Нийслэл 417 мянга гаруй хэрэглэх захиргааны хязгаарлалтанд ороод байна. Ерөнхий сайд Зандан шатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. Битүүнийг амралтын өдөр шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп эхний жилийн ажлаа дүгнэлээ. Макрон Давосын эндрээс Америк нэгдсэн улсын засаг захиргааг шүүмжлэв. Бүгд найрамдах Хятад ард улс хамгийн том элчин сайдын яам Лондонд барих төлөвлөгөөг Их Британи зөвшөөрчээ. Шинзо Абег хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноллоо. Эхний мэдээ 4-р дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийн улмаас өчигдрөөс хойш Улаанбаатар хотод хэсэгчлэн цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Хязгаарлалт өнөөдөр ч мөн үргэлжилж байна. Станцын зуухыг засаж өнөөдөртөө багтаж хэвийн горим шилжүүлнэ гэдэг тайлбарыг салбарын сайд нөглөө. Жүтийн цахилгаан станцын 100 руу орж буй нүүрс нь энэ сарын 20-ны орой хүлдэж бөглөрснөөс ачаалал 120 мегаваттаар багасаж хязгаарлалтын хэмжээг нэмжээ. Ингээд 371,174 айл өрөх, 46,691 аж ахуйн нэгж, нийт 417,865 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг төр хязгаарлажээ. За яг хувийн хөвчл яг үннийг хэлэхэд бол бид нар хувийн хөвчл одоо хөрөнгө оруулагч бид нар бол эрчим хүчний сайдын хувьд, эрчим хүчний салбарын хувьд бид нар талархах учиртай. Бид нар төсвөөс мөнгө гаргаад эрчим хүчний салбарыг бол станцууд барих мөнгө болж өнөхөр чулуухан хэлэхэд байхгүй. Тийм учраас бид нар нэг ялангуяа цахилгаан эрчим хүчний их усүр талд нь хувийн салбарын хөрөнгө оруулалтуудыг татж оруулах гэж бодож байгаа. Манай улс Оросын улбаны улсаас 300 мегаватт хүртэл цахилгааныг авдаг байна. Тус улсад зарим газраа хасах 50 хүртэл хүйтэрч өөрсдөө бэрхшээлтэй байгаа тул энэ хэмжээгээ багасгахыг үгүйсэхгүйч аль болох асуудлыг шийднэ гэсэн байна. Гэвч энэ нь жилд 12%-аар нэмэгдэж буй хэрэглээг гүйцэхгүй байгаа талаар салбарын сайд хэллээ. Иймд дахин 600 мегаватт хүчин чадал бүхий их усүрийг 2027 он гэхэд ашиглалтанд оруулснаар нийслэлийн цахилгааны хэрэглээг гүйцэх боломжтой болно гэв мөн өнгөрсөн 6 сарын 2-нд дулааны цахилгаан станц 3-т осол гарч нэг ашиглалтын инженер амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм а. Тэгвэл энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж цагдаа тагнуулын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа талаар Чойжил Сүрэн сайд ярьлаа. 3-р цахилгаан станцын гарсан ослын талаар тагнуул цагдаагаас хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсчих гэсэн үг. Тэгэхээр эрүүгийн процессороо шинжээж томилсон байгаа. Тэгэхээр энэ хуулийн байгууллага тагнуул цагдаагаас энэ асуудлуудыг асуух ёстой. Бид нар бол шаардлагатай бүх мэдээллийг гаргаж өгч байгаа цагдаагаар. Одоо 10 жил ажиллаж байсан ийм генератор юм байна л. Бусдаасаа шинэ гэсэн үг. Анх 66 онд ашиглалтанд орсон гэвэл энэ харцан гусууд 2013 онд ашиглалтанд орсон ийм дурбаа генератор байсан юм байна л. Эрчим Монгол компани харьяанд менежмент хэрэгжүүлж та бүхэн мэдж байгаа. Үүний дараа 6 сарын 10-ны өдрийн засгийн газрын тогтоол гараад эрчим хүчний яам энэ ослын дараа ГЭЦ3 эрчим төрийн өмчт компани 27 компани менежментийн хэрэгжүүлэх эрх буюу 66% хувьцааг буцаад эрчим хүчний яам чиглүүлсэн. Энэний дараа 4 ажил хийсэн. Эхнийх нь бол дулаанжуулалтын одоо дурбаа генератор гэмтсэн учраас 100-ын гэмтээг байсан учраас дулааны ажлыг хийгээд өнгөрсөн 2024-өөс 25 онд ажиллаж байсан хэмжээгээр адилж байгаа. Нэг. За барилга дээр гэмтэл гарсан энийг хийгээд дууссан. 2. 9-р турбин 50 мегаваттын генераторын тендер зарлагдаад явж байна. 2026 оны өвлийн оргил ачаалаас өмнө 11 сарын 1-нд ашиглалтанд оруулахаар 2 дахь ажил хийж байна. Түүнээс гадна бас урд нь ашиглалтын хугацаа дууссан байсан 25 мегаваттын 7-р турбиныг бид нар тендерийн ажлын эрчим хүчний яам дээр зарлаад шалгарсан. Мөн ялгаагүй 2026 оны 11 сарын 1-ээс өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөгөөт ажил хийгээд явж байгаа. Ийм л байдалтай. 2025-аас 2026 оны оргил ачааллын үеэр төвийн бүсийн системдэр 1800 орчим мегаватт хүрэх болов гэж тооцоолж байсан талаар салбарын сайд нь хэллээ. Гэвч энэ сарын 19-ны байдлаар 1803 мегаватт
хүрсэн байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээн 69,100 залгаатай ажиллаж байгаагаас одоогоор 65,100 нь ажиллаж байна. 500 дээр гэмтэл устгах ажил хийж байгаа юм байна. Мөн 49 турбо генератор байгаагаас 46 нь ажиллаж байна. Дулааны захилгаан станц 4-т гарсан гэмтлийг өнөө өглөө 9 цаг 46 минутанд залгаж хэвийн горимж шилжүүлээд байгаа юм байна. Эрчим хүчний сайд Чойжилсран дахин хязгаарлахгүй байх асуудал дээр анхаарч ажиллана, мөн хичээнэ гэдэг тайлбар өглөө. Дараагийн мэдээ Швейцарын холбооны улсын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх сэдвийн дор үргэлжилж байна. Монгол улсаас ерөнхий сайд Зандан Шатар тэргүүтээ төлөөлөгчид тус чуулга уулзалтад оролцож байгаа юм а. Чуулга уулзалтын үеэр бүгд найрамдах Солонгос улсын худалдааны сайд Йохан Гүн манай улсын ерөнхий сайдтай уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айлчлалуудыг уялдуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Түүнчлэн ерөнхий сайд Зандан Шатар бүгд найрамдах Солонгос улсын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болох Making Media Group-т дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол улсын оролцоо болон Монгол Солонгосын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцлага өглөө. Ерөнхий сайд чуулга уулзалтын 2 дахь өдөр буюу өнөөдөр эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс давуу байр суурь эзэлж байгаа вэ? Салбар хуралдаанд оролцож байна. Мөн дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд панелистаар оролцох юм. Түүнчлэн Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр нар өнөөдөр уулзах товтой байна. Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх сэдвийн дор болж буй энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улсын төр засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорациудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 3000 гаруй төлөөлөгч хурамчулж байна. Манай улсын хувьд энэхүү чуулга уулзалтад өндөр дэд түвшинд оролцсноор дэлхийн улс төр эдийн засгийн шийдвэр гаргагчдтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, засгийн газраас хэрэгжүүлэхээр зорж буй төсөл хөтөлбөрүүдэд олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шин түншлэлийг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм а. Дараагийн мэдээ засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа цагаан сарын битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон 2 сарын 28-ны Бямгарагт нөхөн ажилуулах зохицуулалт хийх шийдвэр гаргалаа. Энэ талаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцогт мэдээлэхдээ Монгол төмний уламжлалт цагаан сарын баяр болоход сар өрөхгүй хугацаа үлдсэн энэ үед иргэд бэлтгэлээ базаах, орон нутаг руу зорчих хугацаа олгох зорилготой шийдвэр хэмээн тайлбарлав. Түүний хэлснээр уг зохицуулалт нь ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдэд цагаан сараа тайван зохицуулалттай угтах боломж бүрдүүлж байгаа гэж мэдэгджээ. Битүүний ажлын өдрийг өөрөөр хэлбэл 2 сарын 17-ны ажлын өдрийг 2 сарын 28-ны Бямбарыг шилжүүлж битүүний өдөр бас Монголын ард иргэдийг ялангуяа ажил хийж байгаа иргэдээ бас цагаан сартаа бэлтгэж цаг хугацаа гаргах, ар гэртээ цагаан сарын бэлтгэлээ хангах энэ боломжийг олох үүднээс битүүний өдрийг амралтын өдөр болох юм шийдвэр гаргасан. Гэвч энэхүү шийдвэрийг олон нийт зөвхөн баярын талаас нь бус эдийн засаг хөдөлмөрийн бүтээмжийн өнцгөөс шүүмжлэлтэйгээр харж эхэлжээ. Нэгдүгээрт амралтын өдрийг нэмэгдүүлэх нь иргэдэд богино хугацаанд эерэг мэт харагдавч, ажлын өдрийг амралтын өдөртөө солих хэлбэр нь бодит ачааллыг арилгадаггүй. Харин ч байгууллага аж ахуй нэгжүүдийн хувьд ажлын хуваар төлөвлөгөөг дахин зохицуулах зардал нэмэгдэх эрсдэл дагуулдаг. Нөгөө талаас цагаан сарны иргэдийн хувьд зөвхөн уламжлалт баяр төдийгүй худалдаа үйлчилгээ тээврийн салбарт эд хүчил бий болгодог үе юм. Амралтын хугацаа нэмэгснээр зорчигч тээвэр худалдаа үйлчилгээний эрэлт нэмэгдэх хандлага ажиглагддаг. Энэ нь эдийн засгийн зарим салбарт богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үздэг. Харин ажлын өдрийг амралтын өдөртөө солих зохицуулалт нь байгууллага бүрийн онцлогоос шалтгаалan харилцан адилгүй нөлөө үзүүлж болох тул ажлын зохион байгуулалтад уялдаа холбоо ойлголцол чухал хэвээр байна. Эцсийн дүгнэж хэлэхэд битүүний өдрийг амралтын өдөр болгож ажлын зохицуулалт хийсэн нь иргэдийн уламжлалт баярт чиглэсэн болгохын шийдвэр юм. Цаашид ийм зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, хөдөлмөрийн бүтээмж, байгууллагуудын бодит нөхцөлдөө уялдуулах нь илүү үр дүнтэй байх шаардлага хэвээр байна. Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн 27 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлахаар засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Уг төлөвлөгөө нь хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд яригдсан асуудлуудыг бодит ажил болгох, хариуцлага, хэрэгжилтийг тодорхой болгоход чиглэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-оос 19-нд Улаанбаатар хотноо болсон тус комиссийн хуралдаанаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал хоёр улсын хоорондын төлбөр тооцооны тогтвортой механизмыг бүрдүүлэх, түвш эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг саатлахгүй өргөжлүүлэх, зам тээврийн салбарын харилцааг эрчимжүүлэх
дахь асуудлыг онцгойлон хүндсэн юм. Мөн хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг хэвтгүүлэх, шинэ боломж, гарцыг эрэлхийлэх талаар талууд санал солилцсон. Хоёр улсын харилцаанд бодит дахид завчрах ач холбогдолтой гэж засгийн газар дүгнжээ. Засгийн газраас уг төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Тус комиссийн Монголын элцийн дарга Ган Хуягт даалгасан байна. Төгрөгийн хадгаламж 2025 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 26 их найт төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 18.3% буюу 4 их найт төгрөгөөр өссөн байна. Харин өмнөх сараас 5.5% буюу 1.4 их найт төгрөгөөр нэмэгдэжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нийт төгрөгийн хадгаламжийн 82.8% буюу 21.6 их найт төгрөг нь иргэдийн хадгаламж байгаа бол 17.2% буюу 4.5 их найт төгрөг нь аж ахуй нэгж байгууллагуудын хадгаламж байна. Энэ нь иргэд банкны системд хадгаламж байршуулах хандлага хэвээр байгааг илтгэж байна. Мөн валютын хадгаламж 5.6 их найт төгрөгт хүрч өмнөх оныхоос 16% буюу 776.3 тэрбум, өмнөх сараас 4.1% буюу 222.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Эдийн засгийн зүгээс төгрөгийн хадгаламж өсөж байгаа нь санхүүгийн системийн доктортой байдалд эерэг төхөө боловч валютын хадгаламж давхар өссөн нь инфляц, ханшийн эрсдэлд иргэд болгоомжтой хандаж байгааг харуулж байна гэж тайлбарлаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын үндсэн цалин энэ сараас эхлэн 30% нэмэгдүүлж 2026 он гэхэд нийтдээ 75% өсөхөөр засгийн газар шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр цалин дараах үе шаттайгаар нэмэгдүүлэх юм байна. Үүнд 1-р сарын 1-ээс 30%, 8-р сараас эхлэн сар бүр 9% шат дараатай нэмэгдүүлэх юм. Энэхүү бодлого нь эрүүл мэндийн салбарт тулгамдж буй хүний нөөцийн хомсдол, ажлын ачаал, цалин хангамжийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх зорилготой. Гэсэн салбарын төлөөлөл цалин нэмэгдэхээс гадна ажлын нөхцөл, тоног төхөөрөмж, ачааллын зохицуултыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай онцолж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 127.9 сая модыг шууд болон дүүцүүлэх хэлбэрээр тарьж, нийт зорилтын 832% хүрсэн байна. Энэ талаар Шадар сайд Ган Хуягаар ахлуулсан уур амьсгалын үндэсний хорооны хуралдаанаар танилцуулжээ. 2024-өөс 2025 онд ойн салбарт хийгдсэн ажлын хүрээнд Хөвсгөл, Завхан, Дорнод аймагт 5.1 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажлыг хийж дуусгасан бол Оросын улбаны улс бүгд найрамдах хятад ард улстай хэлэлсэн бүсэд төмрөөс хамгаалах 1166 км зурвасыг сэргээж 150 км зурвасыг шинээр байгуулсан байна. Мөн ойн хөнөөч шавжтай тэмцэх ажлыг 13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын Ногоон бүсийн 387.1 мянган га талбай зохион байгуулж 1.3 тэрбум модыг хамгаалжээ. Үүнээс гадна цөлжид газрын дороотлыг бууруулах зорилгоор говь хээрийн бүсэд хамгаалтын зурвас, ойжуулалтын ажлыг хийсэн байна. Хуралдааны төгсгөлд уур амьсгалын үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, жилд 2-оос доошгүй удаа тогтмол хуралдах, хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг үүрэг болгожээ. Дотоодод болж өрнөсөн үйл явдлаас хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулно. Сайн мэцэн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр 2 дахь бүрийн эрхийнхээ хугацаанд эхний 1 жил ажилласан ажлаа Дональд Трамп тайлагналаа. За цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тэрээр хууль бус цагаач нартаа тэмцсэн 8 дайныг зогцуулсан, мөн татварын асуудлуудыг шийдсэн, хар тамхитаа тэмцсэн зэрэг өөрийн 1 жилийн хугацаанд явуулсан ажлуудаа тайлагнаж эхний жилийн 365 өдрийн хугацаанд 365 амжилт гаргаж тогтолцоог жинхэнэ утгаар нь өөрчилж үр дүнгууд авчирснаа гайхуулан ярьж хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байсан бол Америк нэгдсэн улс маш хурдан хугацаанд сүрсэн байх байлаа хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр 2020 болон 2024 оны сонгуулиудын талаар гомдлоо хуваалцаж Украины дайныг зогсоохыг хичээж байгаагаа хэлж өөрийгөө Нобелийн их тайвныг шагналд хүртэх хэрэгтэй хүн боловч хүртэж чадаагүй Норвегийн засгийн газрыг буруу шаасан байна. Харин Гренланд арлыг Америк нэгдсэн улсад нэгтгэх зорилгоо ямар аргаар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаарх сэтгүүлчдийн асуултанд Трамп хариулахаас татгалцсан байна. Тэрээр Дайн улсын харьяа Гренланд арлыг Америк нэгдсэн улс эзэмших нь тус улсын үндэсний аюулгүй байдал төдийгүй дэлхийн нийтийн аюулгүй байдалд шаардлагатай арлыг авахын тулд бүхнийг хийх болно гэсэн байр сууриа дахин илэрхийлэхийн сацуу өөрийгөө НАТО хүчирхэг илүү сайн болгох чадсан хүн хэмээн өргөмжилсөн байна. Энэ үеэр түүний хэрэгжүүлж байгаа хууль бус цагаачдыг албатан гаргах ажиллагааны үеэр Миннесота мужид буудуулан амиа алдсан 3 хүүхдийн их 37 настай эмэгтэй үхэлтэй холбоотойгоор эхэлсэн Трампын эсрэг иргэдийн жагсаал цуглаа үргэлжилсээр байлаа. Ялангуяа яг энэ мэдэгдлийг Трампын хэвлэлийн баг хурлын үеэр цагаан ордны гадна Вашингтон хотноо иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон юм а.
За тэгвэл Дональд Трамп дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарын Давос хотыг зорихоос хэдхэн цагийн өмнө ийхүү өөрийн эхний нэгжлийн ажлаа дүгнсэн бөгөөд түүний хэвлэлийн хурал 2 цаг орчим хугацаанд үргэлжилжээ. За тэгвэл хамгийн сүүлд ирээд байгаа мэдээллээр Давосыг чиглэж явсан Трампын онгоц замаасаа буцаж Вашингтонд эргэж ирээд байгаа бөгөөд үүний шалтгааныг бага зэргийн цахилгааны асуудлаас үүдэн аюулгүй байдлын журмын дагуу онгоцыг буцаасан хэмээн цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Caroline Leavitt тайлбарлажээ. За тэгвэл Швейцарын Давос хотноо үргэлжилж байгаа 2026 оны дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2 дахь өдөр Францын ерөнхийлөгч Emmanuel Macron эндрээс үг хэллээ. За тэрээр дэлхийн ертөнц дүрм журамгүй олон улсын эрх зүйг умартсан хэв маяг руу хэлбиж байгааг анхааруулж тийм ертөнцид хүчтэй нь хууль үйлчилж эзэнт гүрний ашиг сонирхол амбицыг энэ тэргуунд тавьдаг гэдгийг хэлж цаашдаа Европ төв нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хууль дэдлэх ёсыг сахин хамгаална гэдгээ онцолж Гренланд арлыг эзэмших гэх мэт асуудлаар Америк нэгдсэн улсын зүгээс үзүүлж байгаа дарамт шахалт сүрдүүлэгт Европ төв автахгүй гэдгийг мэдгдсэн байна. Тэрээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг шууд нэр зааж шүүмжлээгүй хэдий ч Гренландын асуудлыг дэвэргэхгүй тулд айдуу зөөлөн мэдээлэл хийсэн Европын бусад удирдагч нартай харьцуулахад Emmanuel Macron-ы илтгэл нэлээд хурц ширүүн маягтай байлаа. Мөн тэрээр эндэр дээр үг хэлэхдээ нарны шил зүүсэн байсан бөгөөд нүднийх нь судас хагарсантай холбоотой байсан гэж их сурвалжууд мэдээлж байна. За пүрэв гарагт Европын холбооны төрийн тэргүүнээр Гренландын асуудлаар дээд хэмжээний яаралтай уулзалтыг мөн хийхээр болоод байгаа юм а. Дараагийн мэдээлэл хүргэе. Их Британий засгийн газар Лондон хотын төвийн дүрэгт асар том талбайг хамрах шинэ элчин сайдын яам байгуулах хятад улсын төлөвлөгөөг зөвшөөрсөн байна. За Лондон хотын төвд барихаар төлөвлөж байгаа уг элчин сайдын яамны барилга нь 20,000 м шод өрүүлжин талбайг хамрах бөгөөд одоогоор Европт ийм том талбайтай элчин сайдын яам байхгүй учраас Европ дахь хятадын хамгийн том элчин сайдын яам болох юм а. За шинэ элчин сайдын яамны барилгыг Лондон хотын төвд ойр байрлах Royal Mint Court-д барих бөгөөд Бүгд найрамдах Хятад ард улс 2018 онд уг талбайг 255 сая фунт стерлингээр худалдан авч байжээ. Тухайн хэсэгт асар их хэмжээний өндөр нууцтай мэдээлэл дамжуулах шилэн кабелийн шугамуд байдагтай холбоотойгоор хятадын талаас уг төлөвлөгөө танилцуулсны дараа элчин сайдын яамны байгууламжийг тагнуулын зорилгоор ашиглаж үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж мэдээлэл алдагдаж болзошгүй гэсэн иргэдийн эсэргүүцэлтэд удаа дараа тулгарч байсан тул эцсийн шийдвэрийг гаргахад хэд хэдэн удаа хойшлогдож байжээ. За Их Британий аюулгүй байдлын сайд Dan Jarvis элчин сайдын яам байгуулах ажлын үйл явцыг тагнуулын байгууллагууд нарийн хянж байгаа альва эрсдлийг журмын дагуу зохицуулна гэдгийг мэдгдсэн байна. За Их Британи улс ч мөн хятадын нийслэл Бээжин хотод өөрсдийн элчин сайдын яамыг барих зөвшөөрлийг хүлээж байгаагаас гадна тус улсын ерөнхий сайд Keir Starmer ойрын хугацаанд Бээжинд айлчлахаар төлөвлөд байгаа юм а. Та бүхэнд сүүлийн мэдээлэл хүргэе. Япон улсын Нара хотын шүүх өнөөдөр тус улсын элчин сайд асан Шинзо Абегийн амь насыг хөнөөсөн гэмт этгээдэд бүх насаар нь 20 хял оноогод байна. За энэхүү аллагын хэрэг гарснаас 3 жил гаруй хугацааны дараа шүүхийн яллах шийдвэр гарч өдгөө 45 настай Тицуя Ямагамид бүх насаар нь 20 хял оноочоо. Ямагамигийн шүүх хурал өнгөрсөн оны 10 сард эхэлсэн бөгөөд түүнд шүүхээс хүн амны хэрэг болон галц зэвсгийн хяналтын тухай хуулийг зөрчсөн хэрэгээр ялганоолоо. Ямагамигийн өмгөөлөгчдийн баг шашны дарамт хүчирхийлэл түүнийг ийм зүйл хийхэд хүргэсэн гэх үндслээр гэмт этгээдийн ялыг хөнгөлөхийг шүүгчээс шүүх хурлын үеэр хүссэн байна. За 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гарсан уг аллагын хэрэг галц зэвсгээр үлдэгдсэн хүчирхийлэл баг гардаг Япон улсад бол томоохон дохио өгч. За хэргийг үлдэх шалтгаан болсон Мууны шашин буюу эвнэгдлийн сүм эмээх шашны байгууллага болон Японы улс төрчдийн хоорондох хэлхийн холбоог илчлэхэд мөн түлхэц болж байсан юм а. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.